За оройн түргийн үзэгчтэй манай Швед улсаас за Positive Mongolians энэ залуучууд бид нар та бүхэнд хүргэдэг сонио ачи шууд маань эхэлж байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана. За тэгээд өнөөдөр бол бид бол зарийнхаа дагуу алтан уул ахыгаа бол өрсөн байгаа. Тэгээд алтан уул ах маань бол их онцлогтой бүхэл бүтэн өвөр Монгол одоо улсаас за Швед улсад амьдарч байгаа өвөр монголчуудаа төлөөлөл манай нэвтрүүлэгт одоо орж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч тэгээд цаг заваа зарцуулан ирсэн танд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Би ч гэсэн баярлалаа. За хамгийн их анхандаа бийж гэдэг энэ дэлгэцийг одоо үжин сууж байгаа даяар монголчуудаа бас энэ оройн дэвшүүлчихье. За тэгээд дэлхийгээр таран суугаа бүх монголчууд маань бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн Швед улсад байгаа монголчуудад зориулсан нэвтрүүлэг бол биш. Энэ бол дэлхийгээр таран суугаа монголчуудад зориулсан нэвтрүүлэг байгаа. Тэгээд та бүхэн үзэж байгаа бол бас цааш нь шеэр хийж бас бусад улсуудаас түгээгээрэй гэдгийг хэлмээр байна. За ингээд зочинтойгоо яриагаа үргэлжлүүлье. Та нэг манай үзэгчдэд нэг сайхан өөрийгөө танилцуулахгүй юу? Аль аймгийн хүн бэ? Тэ? Шведэд одоо хичнээн жил амьдарч байна вэ? Тэ? Энэ талаас яриагаа ихтэй гэж бодож байна. За би өвөр Монгол, Шилийн Монгол бараа үзэмжийн нутагтай. Шведэд ирээд одоо ер нь 8 жил болчлаа шүү. Оо за. Тийм тэгэл ажиллаад амьдрал байж байна. Өвөр Монгол нутгийн талаар бас нэг жоохон онцлогийг яриач те. Өвөр Монгол манай одоо ар монголчууд бол өвөр Монголд бол бас тэр болгон бас манай монголчууд зарим нэг тооны улсууд бол байнга ирж очдөг байх л да. Тэр болгон бас манай монголчууд маань очиж чаддаггүй. Тэгээд өвөр монголчууд тэгээд бас их сонирхдаг л доо. Тэр бас нэг нутаг усныхаа онцлог тэр хичнээн аймаг сумнууд байдгүй. Тэгээд тэрний талаар нэг барагцаалаад нэг хэлэхгүй. За өвөр монголч нь ер нь миний мэдээжээр нэг 7-8 аймаг байхаа байна тий. За тэгээд ер нь бол тэр дундаа бол одоо яг сайхан тэр малаа малжаа тий. Удамжлал тэр сайхан жанжаншлааныг аваад хайрлаад тий яг л тэр сайхан монгол жанжаншлаараа амьдрал одоо яг чигээд яаж байгаа нь бол ер нь манай Шилийн гол Хуланбор аймаг за тий Алшаа аймаг ч юм бас одоо миний мэдээчээр ер нь 3 аймаг бол ер нь нэг тий босд нь бол одоо ерөнхийдөө нэг жоохон тийм мал ер нь гэсэлүүд ер нь тараална тийм хүн болсон. Тэгээд бас үзэгчтэй хандаж хэлэхэд бол та бүхэн манай ирсэн зочноос одоо сонирхсан асуулт авах юм бол бид нар лөө комент бичиж асууж болно. Та бүхний одоо бас асуултыг бас биднээс уламжлах болно шүү гэдгийг бас хэлмээр байна. За ирээдүйд ямар асуултууд байна вэ те? Та шилээ бол юм гэсэн те? Тийм шилээ болсон та. Шилээ бол өнгөө. За та маань их олон авьяастай шүү дээ тийм ээ? Тийм. За ямар хөгжим тоглож байна? Ямар хөгжим урлагийн амьдрал яваад хэдэн жил болж байна? Яагаад урлагт оров? Ноттой байж хаад манай юу нотхийн нэг одоо урлагийн тийм нэг юу байдгийг бүлгэн. За тийм тэндээ анх би ч одоо хөдөөнөөс гарч ирэл 21-т хөдөөнөөс гарч ирэл 22-т л ер нь тэр бүлгэндээ шалгагдаж орж илаа. Тэгэхээр яг үл яг хөө тэгээд ингээл нэг хөдөө орон нутгаар малжих орно одоо тэр сум юугээр нэ хөдөө айлуудаар айл сахалдаар ингээл одоо тийм нэг урлагийн үзүүлж явдаг тийм нэг баг бүртгүү соёл түгээх юм биш тийм л тэгэл тэндээ анх шалгагдаж орол тэгээд яг хоо ер нь дуугаар л орсон л доо. Дуу тэгэл ер нь явж байгаа л ер нь нэг ганц хоёр хөгжим сурах сонирхолтой. Тэгж яагаад энэ саксофоныг ер нь өөрөө оролдож байгаа. Одоо орой болох нь ч багш нар бүр явцдаг. Тэгэл тэр байрандаа манай нэг хэд хүүхдүүд л үлддэг. Тэгэл тэр яг одоо нэг багш нарын явсан оронд нь хөгжмийн хулгайгаар гарч ирэл тэгэл шүнжэнгөнд тоглоно. За өөрөө тоглосоор байгаа баг л өөрөө сурсан. Нэг мэдэн чинь нэлээд норцсон байл. За. Ер нь яагаад саксофон хөгжмийг сонирхолсон бэ? Эсвэл тэнд ерөөсөө саксофон хөгжмөл тоглох юм болцоо байсан. Үгүй. Тэр чинь ер нь бол яг яхан бүр яг нэг ардын хөгжим цолтой тийм юу л байхгүй юу? Одоо
Тэгээд өнөө одоо тэр гэж нэг хүүхэд болох нар чинь тэр ардынхаа тэр язгуур хөгжмөдөө нэг сони юм Европ нэг урд нь харж байгаа чи үдж байгаа тийм тэгэл тэнд л их шавханхасаа ер нь тэрийг та ер нь бол таны яриагаар бол бие дагаа сурцсан гэж шүү дээ. Тэгэхээр ер нь саксо хөгжмийг ингээ бие дагаад өөрөө ингээ оролдоод зурхын дээр амархан хөгжим үү? Гэхдээ яг тэгээд тэр үед одоо бас нэг юу бас сонирхол одоо их цаанаасаа их л яасан юм. Сонирхол их төржсэн тийм. Тэгэл ямар ч нэг шөнө дараа багш нар яваад өгчдөг. Тэгэл сүнжингээр тэгэл орой явахаар тэгэл нөгөөдгөө баг яваал тэгэл нэг тэр юу нэг хэрмэн болон талаатаа зогсоод тэгэл ингээл яагаад нэг мэдсэн чинь тэгэл нэлээ эрэнд нь орцсон. Тэгээд би бас тэгж бодож байна. Зөв хүн болгон тэгээ би дагаа сурчгаар хөгжим бол биш гэж бодож байна. Хамгийн гол нь тэр чинь сонсгол нэг тий байх хэрэгтэй байх тий өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл үнэхээр их байсан болоо тий хамгийн гол нь сонсгол ах гэж бодож байна. Үгийн өөрөө дуулдаг юм болохоор тийм ээ. За дуу гэснээс уулахын одоо хамгийн сүүлд одоо бас шивэд улсад бас энэ уран бүтээлээ өөрийнхөө дуу хөгжмөөс хаяагүй байгаа тий. Бас нэг сүүл нэг шинэ дуу гаргах гэж байгаа дуулж байгааг сонс. Тэрийн талаар гэж байна. Тий. Тэр одоо манай хэд одоо нэг гэг шиг хамтлаг гэдэг манай нэг хэдэн залуучууд байдаг тий. Тэгээд тэрний нөгөө инт минт гэдэг манай найз юу аялгауг нь хийсэн. Тэгээд нөгөө нэг инт туяа гэдэг нэг игч шүлгийн битсэн мөлий. За. Тэгээд тэр дууна одоо ер нь тэгэл нэг цаг цагаан гаргуул ер нь хоолонд орох гэж байгаа юм. За эндээ шивэлээ эндээ. За тийм хүмүүс маань бас нэлээд бас юм бичиж байна. Тэгээд хүмүүсийн асуулт байх юм бол та бүхэн асууж болно. Бидний Facebook Live болвол шивэд улсын Стокгольм хотоос бол та бүхэндээ хүрж байгаа шүү гэдгийг бол дахин хэлмээр байна. Зарим нэг монголчууд маань хаанаас яваад байгаа вэ гэдгийг бол аюул их асуугаад байдаг. Тий. За тэгээ энэ удаагийн зочин маань бол өвөр Монголоос одоо шивэд улсад амьдарч байгаа одоо бас Монголын маань бас төлөөлөл манай Алтан уулах маань оролцож байгаа шүү. Уран бүтээлч Алтан уулах маань оролцож байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. За тэгээд өвөр Монгол одоо шивэд улсад өвөр монголчууд маань бас нэлээд тооны улсууд бас байдаг сонсоод тэднэртэйгээ хэр их холбоотой байдаг вэ тий? Тэр улсуудынхаа талаар ярихгүй юу тий? Ер нь одоо энэ чиглэл сургийн сонсохоор одоо шинээр ирж байгаа байх сурагтай. Ер нь тэгэл би яг одоо би бол энэ Стокгольмд амьдардаг нэг хоожид хэдэг анд мэднэ. Тэдэрт байгаа тэгээд нэг цаг зав таарал тий ямар нэгэн юу болох юм бол тэгэл нэг уулздаг. Тэгээд тэр болгонд нэг уулзахгүй дөө. Тэгэл бүгд ажил гэрэлгээл тэгээд ингээл ят нэгэнтэй нэг уулзна гэж баг л тэгээд нэг хоёр цагийн яваа уулзсан тэгээд тий айгуу өдрийн зам. Яг л нэг уулзилгүйд нэг уулзахаас биш. Тэр баг нэгэд уулзаад байхгүй. За тэгээд бас айдууны мэнчилгээ дэвшүүлээрэ гэсэн байна гант тулга гэдэг хүн. Тэгэхээр таныг бас дууж хуурдаг гэдгийг бас мэдэж байна тий. За тий. Тэгэхээр бас удахгүй бас гой юм болноо. За гой дуу сонсё гэсэн байна. Уугна жамбал гэдэг хүн тэгж холбогдож хэлсэн байна. Тэгээд удахгүй бас та бүхний хүсэлтийг манай уул ах маань бас биелүүлэх болно гэдгийг хэлнэ тий. За нэг юм бод хүмүүс ирэхэд дамаа монголчууд их ярьдгийн нэг бол тэр юу вэ гэхээр ингэдэг л дээ өвөр монголчууд маань яг нэг Улаанбаатарын монгол хүмүүсээс илүү өв боломжтой ёс заншлаа аваад үлдсэн те яг өөрийгөө бүрээ би яг Чингисийн монгол би яг Чингисээс ирсэн би яг тэр Чингис гэдэг хүний үлдээсэн бүх юмыг би өөрөөр авч байгаа илүү өөрөмсөг илүү монголоо гэсэн зүрх сэтгэлтэй гэж хүмүүс ярьдаг байхгүй юу? Та энэ тал дээр юу гэж боддог вэ? Ер нь л Монгол одоо тэр яг л нэг малжаа тийм ээ. Яг тэр нэг нүүдэл соёлоо нэг л хаяхгүй аваад явж байгаа тэр хүмүүс үл зүгээр л зүрх сэтгэл үл ер нь л хойшоо шүү дээ. Яг тэгэл тий. Одоо нэг бидний байгаа байхад одоо ярьдаг манай одоо ээж ч юм уу тий манай эмээ чинь ер нь тэр хүмүүс нь зүгээр өрлөө ингээл үнэгээ цагаал өрлөөнөөс сачлаа өргөдөг шүү дээ. Хоошоо ингэж харин сачлаа Монгол руу өргөдөг. Ямар гоё юм бэ тий. Ямар гоё.
За тэгээд за мэдээж хин уул ах маань орсон учраас бас нэг эх орны талаар эх оронч үзлийн талаар бас бидний яриа бас цааш өргөлжилнэ. Тэгээд бас тэр яриаг эхлэхээс өмнө бас нэг зүйлийг бас сонирхож асуумаар байна л да. Тэр нь юу вэ гэхээр намайг баг байхад бол би бол өвөр Монгол гэдэг одоо энэ улсуудын ийм улсууд байдгийн байна гэдгийг бол тэр Тэнгэр гэдэг дуучны тэр аргалын утаа бүргэлсэн гэдэг миний л одоо багтаа тэр уншдаг байсан тэр шүлгийн тэрийг дуу болгоцсон. Тэр чинь үлээ дугуулan гэж жүжиг гарч ирсэн баха. Тэр чинь өвөр Монголын хөө юу та? Тийм дугуулan гэдэг тэр өвөр Монгол жүжиг үү? Тэр өвөр Монгол тийм. Тэр жүжигийг анх үндэсний телевизээр үзэл өвөр Монгол гэж ийм бас монгол шиг мөртлөө бас ийм сони ярьдаг ийм улсууд бас байдгийн биш гэдэг анх тэгж таньжсэн байхгүй тий. Тэр жүжигээс л ер нь их үүдэлтэй болов гэж би боддоо шүү дээ тий. Та ер нь тэр жүжиг үзчихсэн биз дээ. Гэхдээ хүүхэд байхад үзчихсэн дэр чинь тий. Тэр өнөөдөр өвөр Монголд нэлээ хийт жүжиг. Тэр тухайн үедээ мэл тэр чинь. Тий. Тэгээд үзмээ гэл тэгээд явдаг гэсэн шүү дээ. Тэр Тэнгэргээ тэр дуучаа ах бол одоо бол өвөр Монголд бол байгаа үстэй тий. Одоо ер нь бол ер нь сургийн ер нь ерөнхийдөө бэдэнтэй л амьдардаг юм лээ. Бэдэн амьдардаг юм. Тэр чинь Ордос хотын Ордос аймаг юм. Ордос аймаг юм уу тий. Монголд бас ирж бас тоглолтоо хийж ирсэн шүү дээ. Тийм нэг удаа Монгол явж тоглож ийн энтрэгт нэг сургийн дуулсан шүү. Тэгэл тэрний дараагаар бол одоо манай монголчууд бол өвөр Монголоос бол за уудам хүүг бол аюул сайн мэдчихэ тий. За тэгээ дээрээс нь бол одоо нөгөө нарсаар отон аюул сайн мэдчихэ. Ингээд энэ мэтлэн бас эн чинь зөвхөн одоо 10 Монголд байгаа монголчууд бид нар мэдхээс илүүтэйгээр бас дэлхийн нийт өвөр Монголыг бас ингээд энэ улсуудаар дамжуулж мэдээд байгаа байхгүй тийм. За тэгээ сүүлд ихэд одоо Чаки Чан бас өвөр Монгол тэгээ Чаки Чаны киноны төсөл бол өвөр Монголд бас хэрэгжиж Чаки Чан тэнд бүр монголоор ярьж тэнд бүхэл бүтэн Холливуд тэнд кино яаж байна. Тэгэхээр өвөр монголчууд маань бас мундаг байна. Яагаад мундаг байна вэ гэхээр миний ойлголтоор бол тэр өв соёл өөрсдийн гэсэн ёс заншлаа яг нутагшуулж нутагтаа авч үлдсэндээ байгаа болов уу би хувьдаа тэгж боддоо шүү дээ. Та энэ дэр санал нэгдэж байгаа юм тий. Тэглийнхаа чигтээ энэ дэр бас сэтгэл эмтрэх зүйл ус байна. Одоо ингээл би чинь гарч ирэл одоо бараг л одоо ингээл 8 жил боллоо. Тэгэл эргээл ингээл нутгаа харахаар нь тэгэл одоо тэгэл уурхаа уухсан одоо тэгэл одоо ер нь малтын амьдрал бол ер нь амьдрахад хэцүү болцсон шүү дээ. Тэгэл одоо сүүлийн үеч одоо бүр одоо энэ захим юу ч одоо ертөнцийн бүр ингээл хаа сайг бол одоо зүгээр ингээл өнөөдөр тэнд байж байгаа юм чинь зүгээр ингээл шууд паг гэж ин шаар хийж байгаа юм чинь. Тэгэл одоо малтын чинь малын дай залж ин хүний дай залж ин. Тэгэл малт одоо малтчууч амьдрах шатгүй тэгэл өөрөнгөө ашигын төлөө ингээл босон. Техникээр заавал зүгээр чигийн одоо цэрэг цагдаагийн гүцээр зүгээр л дараа загаад зүгээр ингээл шууд гэнтэн шорон даваад цорол зүгээр. Юу ч ярихын юу байхгүй шүү дээ. Ёс одоо зүгээр ингээд юу ер нь ёс яраад бол ер нь ямар ч нэмэр байхгүй зүгээр л. Энэ дээрх нь одоо энэ чинь хэдхэн хоногийн өмнө тэр Алагшаа айлын 10 эдэн тэмэг за тэр чигтэн дээр алдсан байна. Хөө хямраа саяхан болсон шүү дээ тий саяхан. Тэг чи нэтэр бас нилээ бас нэг 20 дайраад алдсан байна. Одоо тийм. Тийм манай нутагч 11 онд нэгэн гэднийг манай залуу нутаг усныхын төлөө гэт байрууллаа. Яг шууд гац дээр. Олон хүмүүсийн нүдэн дээр үү? Ямар амар юм бэ те? Одоо бол ер нь өвөр Монголд бол ер нь зэл ер нь яг тэр монголоор амьдран тэр сайхан тал нутаг тэр сайхан Монгол ёс заншлаа авч үлж байгаа бол ер нь нэг тэгэл нэг хэдхэн хошуунууд одоо би бол хөлбөмбөр бас гаагоо шилийн голын гом бол одоо би нэг хэдэн хошуу үлж байгаа юм лээ. Яг тэр нэг. Тэгээд ерөнхийдөө бол цаашаа ер нь бол ингээд төв рүүгээ уусаа ер нь бол хотж байгаа гэж ойлгож байна. Яг тэр нутгийн чинь тэгэл улсын өмнө тэгэл хураа заваад тэгэл чамд нэг зүгээр нэг улсгүй замаг дараахгүй нэг дагчиг юм барь зүгээр тэгэл тэртэн тэгэл одоо зүгээр ингээд хорж байгаа юм шиг л өдөр одоо нэг цаанаас нөгөөд байгаа улсаа тэгэл яг одоо дэвтэр ирээд нэг 300-400 ян
Өгөөл тэр нь одоо сарда одоо хүрдэг ч юм уу гоо ч юм уу тэнгүүрэл амьдрал. Яа мал нь уусан. Мал байхгүй. Угаасан байхгүй. Мал байхгүй шүү дээ. Юу ер нь тэгээд нутгийн хураагаад авчих гэнаар чинь тэр хүн чи яаж малаа хаана малчих юм тийм ч. Тэгээд маллаа бэлчээргүй болчлоо гэдэг. Угаасан тийм шүү. Тэр юу ямар ч нутаггүй тэгээд нутгийн хураагаад авчих байгаа юм. Тэгээд одоо бол ер нь тэгээд эргээд харахад бол өстэй бас сэтгэл хэцүү л байна. Одоо таны энэ яриад байгаа энэ мэдээлэл бол өвөр Монголын одоо яг сүүлийн 5 жилийн одоо мэдээлэл гэж ойлгож байна. Ер нь тэгэл энэ дандил ер нь бол одоо энэ хурцтай ер нь яаж байгаа нь одоо ер нь тэгэл энэ бүр өнөө жилийн тэр чинь бол одоо тэд нар чинь одоо энэ 16 хоног гэдэг чинь одоо өчнөө юу гарлаа шүү дээ. Тэгэл одоо тэд нар чинь зүгээр ингээл нэг ер нь хүнтэй харьцаж явах юм уу эсвэл хүнтэй адгуул харьцаж байгаа юм уу? Бид ялгахгүй тийм ялгахгүй. Тийм юм. Тэгэхээр энийг бас манай Монголд байгаа Улаанбаатар хотод байгаа бас монголчууд тэр болгоно тэр түндэ залуучуудаас тэр болгоныг гэсэн мэдэхгүй байгаа тий. Тэгээ энэ ойлголт маш бага байгаа шүү дээ угаасаа. Тэгэхээр энэний талаар бас нэг манай уран бүтээлчд юм уу аль эсвэл одоо бас нэг жоох энэ талаар соёлыг түгээдэг энд хүмүүс байх юм бол энэ талын арга хэмжээг бас нэг жоох аваасаа гэж би л хувьдаа бодчих. Би ч гэсэн тий. Тэгэхээр бас энийг бас яаж хэлэх хэрэгтэй. Одоо тэр тусмаа бид нар Шведийн бүр дэлхийн эрх чөлөөтэй юм оронд байгаа учраас энэ асуудал бол бидэрт бол аягүй эмзэг тусч байгаа юм тий. За нэг өнөөгийн байдал бол нэг юм байна. Тэгэхээр дээрээс нь бас альтрон бидэд ярьж байгаа гэсэн чинь нөгөө Facebook хятадд ч байхгүй өөр монголч Facebook бас энэ олон нийтийн сүлжээ байхгүй гэсэн чинь тий. Тэгэхээр одоо жишээлбэл та гэрийнхэнтэйгээ холбогдвол яаж холбогдох вэ? Одоо энэ дана дикомобил гэж байдаг шүү дээ. Тийм. Дикомобил тий. Одоо зураг хөргөө гэрийнхэнтэй үзүүлээ энд юм. Тэгвэл нэг юу байдаг шүү дээ. Ингээ тий одоо бас нэг юу WeChat гэдэг. Тийм WeChat. Тий WeChat тий. Тэр үл гэхдээ бас тэрцэн бол яг вэ тэгээд ингээд зураг хөргөж юм уу нэг бас айхтар юм яг болохгүй бас хянуулж штэ тэр чинь бас хяналттай штэ. Тийм болохоор ч бас нэг орнохоо хүмүүсээс яаж идэх юм бол ийждэг юм бол үзлээ. Яг хөө тэгэл нэг ганц хоёр зураг хөргөн ч юм уу тэгэл нэг тиймэрхүү юмэр явуулаад тэр одоо яалт юм дээ. Юм асууж байна. За. Одоо та буцаад одоо ингэж нутаг руугаа ээж тавуулсан ч юм уу ингэ буцах юм бол орж болох уу? Тэр л одоо санааны өвчин болчиход байж байгаа шүү дээ. Тэр л хамгийн том проблем болчихсон. Тэр л болчиход одоо би одоо ер нь ингээл яхаар чинь шунаар одоо заримдаа ээжийн зүудлэн ээжийн сан гэдэг ээж маань одоо тэгээд ингээд сүүлийн үед бүр санаад битрээд бүр бичиг бол одоо ямар ч дараач одоо энэ 17 онд нэг яаж ийж байгаа ч гэсэн нэг уулж тэгээ одоо мэдгүй одоо тийшээ би ягаад очиж болохгүй. Тийм үү одоо Монгол уулзах одоо хамгийн тийм Улаанбаатар хотод уулзах. Ээжигээ Монголд аваачаад та монголчууд. Тийм нэг боломж бол байгаа тий. Та ер нь гэрээсээ хэдүүлээ юм бэ? Ах トゥ хамаатан садангууд нэг сайн. Би ч ер нь манай ах トゥ тавал. За. Тийм би ч айлын дөрөвтг нь. Тэгээ ер нь яг аав ээжийн гар дээр бид нар юу яг дөрвөлөө гэсэн. Манай яг багт нь манай 2 дугаар ахыг айл дөрвөлсөн. Нэг ганц 2 сартай л байж байгаа. Яг аав ээжийн гар дээр бол манай ах トゥ дөрвөлээ. За их зөвхөн дүү байхгүй. Яг л айлын 5 хүү. Тийм. 5 үдэл тий. Тэгэд бол сайхан мал дээр та 21 настай багтаад малаас гарсан гэж шүү дээ тий. Ястаа нэг мал дагаж ирэх хүн болсон гэж тэгдэг шиг тий. Өвөр Монголын монголууд шиг наадам яг адилхан уу? Наадам уу? Тий, наадам. Гэхдээ яг тэр газар бас жоохон зөөрөлтэй байсан тийм нэг бас нэг соёлын жоохон тийм юм заам л та тий. Гэхдээ бол ерөнхий агуулга нь бол адилхан шүү дээ. Богоон барилдан, морон уралдан 93 наад тэгэл сүүлийн жилүүдэд бол бүр л ер нь тэгэл нэг Монголон гэдэг нэг сэтгэлээс юм уу тийм зүрх сэтгэл нь татаач юм уу хийж байгаа тэр бүх юм их сайхан болж байна бас.
Одоо 9 үл цагаан дур муугаан дагцсан. Бидний яг намайг байж байхдаа бол тийм бийл угаасан байдаг ч юм. Тийм. Одоо ер нь яван бас тэгээд бас их сайхан болж байна. Тэгэхээр нэг талаар нь бол сайхан. Тэр хамгийн гол нь тэр юу яагаад тэр нэг одоо сүүлийн үед л ингээл өвөр Монголын чадаа их нэг хурцтай хайлж ийн гэж яриад байгаа шүү дээ. Хайлах нь бол хайлж ийн. Хайлахгүй нэг нь бол бүр тэр ёс заншил тэр түүх соёлоо бүр ингэж яг тусам улам бүр ард үлдэнэ гэж бүр тэр одоо байдаг гэж гаргаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн л одоо олон тэр шорон хүмүүс амтнуудын дундаас ч одоо тэгээд үжин дааж шүү дээ. Хаяхгүй юмсан гэсэн дээ бас ард үлдэндээ. Тийм ээ, энэ бас нэг тийм тэгээд дэлхийн нийтийн бас нэг асуудал болчиход байна л да. Тэгээ бас ингэ тий. Бас нэг ингэ юу нь бол та бол шивэд за 8 жил болчлоо. Шивэд найз нөхөдтэй байгаа тий. Тэгэд таны ингээ өвөр Монгол гэдэг ингээд ярихаар ер нь бол өвөр Монголын талаар ер нь аюулсан мэдээлэл юу хэрэг байна вэ? Энэ байдлын талаар анх ирэхэд бол ер нь хэцүү байдаг штэ. Анх ирэхэд бол ирээл ингээл яачхаал ганц Монгол унаараа сайхан гүйж яжаал мэдлэл ингээл эхлээд бол яг та сайн байна. Тэгээд өвөр Монгол гэмэд чинь гэдэг үчи өвөр Монгол байсан. Гэтэл ингээд цаашаа явж байгаа юм чинь баг л. Шивэд байгаа одоо шивэд улсууд гадны улсууд өвөр Монголын талаар мэдээлэл байх. Ер нь хэцүү. Хичээл бид нар ч өвөр Монгол гэж ингээл ярих чинь гайхаад тийм. Монголыг ч бас тэр сайн мэдгүй байна шүү дээ. Бүр гайхаад бас нэг юм. Энэ дээр бас хүмүүсийн сэтгэлийг өвшөхгүй бол бас болохгүй юм дээр айгүй олон хүмүүс таныг ээжтэйгээ удахгүй уулзахын өрөөл төвшүүлээ. За баярлалаа гэжээ. Бээжинд Facebook бол түмлээ аргалын утаа боргилсон гэж сайхан дуулуулмаар байна. Сайхан дуу сонсъё гэж олон хүмүүс бичсэн байна. За. Тэгээ маш олон хүмүүс бас яасан хэцүү юм бэ гэсэн байна. Саяны ярьсан сэдвүүдийг сонсоод. Тийм тэгээ хүмүүс танд маш их хүмүүс бас амжилт хүсье гэж бичсэн. За баярлалаа. Чи шүү. За тэгээд дэлхийгээр таран суугаа монголчууд та бүхэн маань бас бидний яриаг бас цаашаага бас найс нөхөд тухайн улс орныхон бас тий зарийнхан групп рүү бас тавьж тий биднээс тархан суугаа монголчууд маань ингэж амьдарч байна. Тэр дундаа шивэд байгаа монголчууд маань ингэж амьдарч байгаа юм бэ шүү гэдгийг бас та бүхэн бас цаашаага нутаг орондоо байгаа элэг нэгт монголчуудаас үзүүлээрээ таны бас амьдарч байгаа тухайн оронд бас манай өвөр монголчуудын маань бас сөөхөн бас хүмүүс маань бас тань дээр бас тэн дээр байж байгаа хаа тэгэхээр бас нутгийнх нь хүн ингээд бас ингээд өнөөдрийн манай өнөөдрийн нэвтрүүлгээр одоо өргөдөж орсон учраас бас нутгийнх нь хүнийхэн сонин сайхныг бас хуурчлуул яа сонингийн сонсгоё гэж бидний сонио ачиндаа бас бүр зориулж бас алтуул ахыгаа урьсан байгаа шүү гэдэг бас дахин хэлмээр байна. За тэгээд алтуул ахын маань одоо шивэд амьдралын сүүлийн үеийн сонин сайхныг бас сонсё. Энд юу н амьдрал хэр байна вэ? Таны хувьд таны эргэн тойронд байгаа нутаг нэгт одоо нөхдийн хувьд ер нь амьдрал ер нь хэр байна вэ? Тэр талаасаа нэг жоох ярилцаа. Та бүхэн бас ингээд уулзаад бас нутаг орныхон талаар хоорондоо энд амьдралын талаар энд соёлын талаар бас ярилцдаг баг тийм. Өвөр Монголчуудаа шүү. Одоо өөрийнхөө амьдралынхаа талаар тийм. Ер нь яг гоо тэгэл одоо бизнес сая нэг анх ирснээ нэг л ярьлаа. Тий анх тэгээд жоохон ярьсан байна шүү дээ. Тэгээд нэг хэсгээс аягүй сэтгэл гутардаг. Тийм ч одоо адилхан монголон байж тий. Аягүй тэр чинь нэг тэгэл нэг ертөнцөөс бараг нөгөө ертөнц ирсэн тэгэл баахан зүгээр ингээл нэг шар хүмүүс ингээл яаж ингээл тэтэд дундаас нэг монгол он гараад ирэх чинь баярлалаа богшоод ингээл гүйж чичээл ингээл яхаарсан л чи өөр монгол байсан бол гээл ингээл яхаар айгаа готронго тэгж жагаад яах вэ тэгээд тэр чинь бас тэгээд ер нь одоо яг ингээд яхад бол бас тэр чинь яг нэг тиймэрхүү байдлаар бас нэлээд хэдэн жил үргэлжилсэн шүү. Яг нэг өвөр Монгол коннекшн бол ер нь нэг жоох ингэсэн шиг. Тэгээ яг тэгэл сүүлдээ яг тэгэл явна. Тэгэл хамгийн гол нь намайг үлэн дуу хоор маань бас их
юу тавьж өгсөн байхгүй юу. Тэгээд сүүлийн үед тэгэл ингээл нэг одоо шинэ жил ч юм уу ямар нэгэн баяр ёслоор ингээл дуу уртагаа ингээл яхаар чинь гэдэг үүднээсээ тийм. Тэгээд ер нь бол чигж яхаад найзын өрөө ер нь нэлээд тийм сайхан тэлж ирсэн. Тэгээ одоо бол ер нь сайхан тэгээд ингээл хаач яасан ч ингээл сайхан досоод авдаг, ухтаад авдаг найд нөхөд тэгэл ингээл бидний юу хоорондоо үжил бодлын хувьд ч юм уу зарим нь бол бас их сонирхож асууна. Өөр Монгол яг ингээд яг ямар амьдралтай хүмүүс юм бэ? Бүхэн байдаг юм уу? Монгол хүн үү? Тийм. Оо ямар сони тийм. Гэхдээ яг л тэдний төрх буруу баг. Яг л нэг тухайн үед одоо бас энэ чинь одоогоос энэ тийм ээ интернет одоо энэ захин өрхний одоо ингээд яасан чинь бас тийм тухайн тэр үед чинь байхгүй яг л бүглүү бараг л тэгэл тухайн үед чинь бараг одоо бидний дунд ясаа хийлээ гэж хэлдэг ч юм уу тийм ээ. Ер нь тэгэл өөр монголчуудыг чи ерөнхийдөө мөл яг нь хужаал гэж ойлгуулсан. Тэр хүмүүс тэгэл ойлгуулсан байхгүй юу? Тийм болохоор тэдэрт нь тэгэл ойлгож шүү дээ. Тэр хужаа тийм тийм. Эдгээр зүгээр ингээл бараг л тэр нэг тариагаан тараал тийм. Одоо гахаа алж идэл. Хятад адилхан амьдрал гэж ойлгож тийм. Тэгээд ингээд бүр сайхан ингээд тийм шүү, ийм шүү тэр чинь ингээд сайхан тал нутаг тийм ээ. Эднес чинь бүр ингээд таваа шуумалтай. Тэгээ сайхан тал дүүрэн бэлчээгээд тийм ээ. Ингээд сайхан амьдралтай ийм хүмүүс гэнэ чинь бүр гайхаад. Ийм байсан юм. За хүмүүс маань бас нэлээд хэлж байна л тийм. Тэр ингэж асуусан байна. Таныг Монголд очиж ирсэн үү? Ямар санагдсан бэ гэж асуусан байлээ. Тэгээ Монголд очижсэн. Тийм. Монголд хаавар явсан бэ? Гэхдээ би манай нэг найзтай бид Дорногов нэг орж исэн. За найзгаа дагаа. Тийм, Дорногов болсон шүү дээ. Хар уул гэж одоо нэг гоё уул нэртэй уул байдаг шүү дээ. Хар уул дээр гарч исэн. Тэгээд ер нь хөдөөгөр үл нэг хүчрэгсэн. Тэгээд яхаа би тэгэл нэг хот. Тийм хотод бол нэг 2 удаа очижсэн. Тэгээд хот орохдоо нэг шандад буугаад шандын найзууд ингээл яагаад тэгэл за найзгаа хар ууланд гарнаа л гарнаа л. Тэгээд нэг яаж исэн. Тэгээ бас альтруу. Ер нь тэгэл анх гэжтэй ингээл юу зүгээр ингээл би нэг ирэнд би чинь бас нэг 10 шахав жил дуулсан байхгүй нэг тэгээд энэ тэрээр хамгийн гол нь монголчуудтайгаа би ирэнд зүгээр ингээл нэг найзаа дагаж атсан байхгүй юу. За тэгээд ингээл очоод монгол хүн хараад ямар гоё санагдсан тийм. Тэгээд ирэнд үлдсэн. Ер нь тэгээд хаашаа ингээл ёо тэр утгаасаа гараад гээд ирэнд очоо. Ирэнд чинь бол манай юм чинь шилийн голдол юм чинь. Тийм шүү дээ. Ер нь шилийн гол дотроо. Тэгээд ингээл зүгээр найдаа ирэнд тоорохоор очоод тэгээд монгол хүний хараад оо энэ ястаа ямар сайхан. Тэгээд тэнд үлдээ тэгээд ер нь монголчуудаа анх чиг танилцаад тэгээд баарнд дуулахаар би чи ер нь угаасаа гятад дуу угаасаа дуулж чадахгүй юм чинь. Тэгээд Монгол одоо яг л тухай одоо жаргал сайхан Чингис хаан одоо нөгөө юу өөргөө тэр хамтлагуудын хэд нөгөө чигээр л хэвчээ дуулдаг байсан. Тийм дуулдаг байсан. Одоо нэг юм сонирхолтой хэлэх юм бол алтуул ах юм аа. Стил нь одоо ховцлолт жишээлбэл гутлын хүртэл ингээл амар онцгой заяа. Гой загварлаг. Тэгээ та нар харж ийм урт үс. Ер нь бол яг стил нь би шууд анхаарал харанг хамтлаг шууд нүдэнд харагдсан шээ. Тэгээ таас шинэ жилийнхаа бас тэр хамтлагын дуунуудыг дуулжсэн тий. Тэгээд бид бодохтой тийм улаан фэн байна гэж бодсон шээ. Яг тэр одоо яг чигээл ирээн дээрээ чигээд яагаад манай нэг хөгжмийн найз байдгийн. Тэгээд тэдэртэйгээ жаал бидний сонсдог дууцсан л одоо тэгэл харанг Чингис хаан болоод явчихсан. Тийм шүү. Тэгээд тэр үеийн тэр хувцалт мовцалт тэгэл хараалаа шүү дээ. Тэр дууч маань бас тийм энэ хотод очиж тоглоно үстэй тий тоглоно. Тэр энэ том хүмүүс юу гэж яраа очихгүй. Хохот бэж мэж одоо тийм байдгийн тэгдэл юм уу гэсэн ирээн дээр үл нэг Сэсүүл харангахын ирсэн шүү. Тавцсан
уу? Шведэд ирэхэд нь харанга. Би харин үжиж амжаагүй. Оо юм. Тэгээ яг ажилд давхарлаа тэгээд харин үжиж чадаагүй. Тэр үл нэг жоохон харамсалтай л гэсэн. За ингээд хүмүүс маань бол бас нэлээд их юм бичиж байна. За хүмүүс бол маш их амжилт хүсэж байна. Тэгээд за ястай баярлаа. За тэгээд бас түрүүний ярьсан юм тас ээжтэйгээ тунуудахгүй уулзах байхаа гэсэн усуд аягүй хүчиж байна. Сайхан Ерөөл Баатар. За өвөр Монголын дуугаа сонсомоор байна гэдгсэн байна. Өвөр Монголын одоо бүр яг одоо хамгийн алдартай дуугаас нь бас жохон дууж болно үстэй ер нь. Одоо юу? Ер нь бол жохон байж байгаа тий. Одоо шүү дээ айлчгүй тань жохон хэсэг. Жохон хэсэг. Тий. Өвөр Монголын яг дууг сонсож үзмээр байл гэсэн хүн байна бас. Тэгэж асуусан байх тий. Тэгээ яг сонсоо. За тэгвэл босоо зогсчих юм уу? Зүгээр сонсож тий. Ямар дуу болж байгаа хэлээр эхлэв. Та ихлээд би ямар түүхтэй ямар дуу тий. Нутгийн тэгэл нутгийн маань нэг сайхан дуу гэдгийг. Тэгээд энэ дуу их юутай. Би чинь тэндэн байж одоо ер нь тэгэл дуугаар тэгэл явж исэн. Тэгэл намайг ер нь бол нэг хүн таниулж бас олон мэдрүүлсэн бол одоо миний нутгийн дуу юм да гэх юм. Тэгээд энэ сайхан юугаар хэлгээд нутгийн дуугаа ганц бадаг аялчаа. За тэгээ баярлалаа. Үзэмчин нутаг гэдэг. За үзэмчин нутаг. Тий. И камер руу харах уу? Зүгээр ингээд наад тэгээ. Маннаг талын хаан хөндөгийг Монголд нэржин орсныг Мантайдын хаан чимстэй ойгоор магатаачин хөхөмүүд дуан духогна ахой Осоди торосо үзэмчин нутгийн хаан үжисэлэн бохныг дуудаад барнуудаа ямар гоё сонсох юм бэ? Тэр амтгаа тийм. Ястаа мостгаас ажиллаа. Нороор Ямар гоё юм бэ бүр. Ястаа нэг шар үсэг гэж бас. нороор нэг юм уу гэдэг. Өвөр Монголд сонсомоор байна гэсэн хүний хүсэлтийг манай Хатуул ах маань биелүүллээ. Та хүлээж авч үзсэн байхаа. Гоё дуулдаг юм байна, амжилт гэсэн. Тийм байна. Аа, үнэхээр сайхан байна амжилт. Гэр бүлийн хавийн амьдралыг бас яриач ямар ажил хийдэг вэ гэсэн байна. Дээрээс нь дэги гэж таны найз болтой. Андаа амжилт гэдэг. Дэги ах юм шүү. Нийгмийн дах бас бичсэн байна. Өнөөдөр чинь дагшны барьжны давхцсан бэлэг цайх өдөр нэвтрүүлэгт орж байгаа юм байна. Алтуул тэгээд одоо Positive Mongolia-гийн хамт олон бүгд нь бас уран бүтээлийн амжилт хүсье гэсэн байна. Наадтай баярлалаа. За тэгээд Чингисийн Баатрууд дуулдаг гэд бас хүмүүс бас зөндөө мэдж гинөө таны одоо тийм Чингисийн Баатраа дуулж нэг омгшуулаач гэж ütсэн байна. За тэгээд ямар гоё дуулд юм бэ гэсэн байна. Тэгээд бөө чинь урд дуулж байна. Энэ хараа бүрэн уянга Ирина гэдэг нэртэй фэйсбүүктэй хүн сайн байна уу? Өөрийг чинь урд дуулж байхыг чинь олон удаа сонсож байлаа. Очиж үзэж байлаа. Бороо дуугаа дуулж өгөөч гойж байна гэсэн мэ. Яг дуртастай байсан уу? Ер нь тийм. Ер нь юм уртастай байгаад хэр бодож байгаа вэ? Ер нь л удаж дөө. За ийм дээр бас би нэг юм бодлоо. Би өвөр Монгол гэж ярихаас илүү зүгээр танаа нутаг манаа нутаг гэж ярьж байгаа санагдаа. Адилхан л Монгол улс шүү дээ амьдарч байна. Тийм болохоор би ер нь зүгээр өвөр Монгол гэхээс илүү танаа нутаг манаа нутаг л ярьцгаа. Лүү дээр санагдаа. Яг тийм. Тий. За тэр бүрэн уян гэдэг хүн бол бүр таны бүр хизээний танил бүр унаан фэн биш үү? Очиж тоглолтын үзчихсэн гэж байна. Бороо гэж ямар дуу? Өөр нэг юу жагаа ах юм. Яа тэгэлээ санддаг вэ?
бие зүстэй гэдэг. Бишээс мөн үү? Начсан баран орлоо. Начсан зүрхэн шингээ. Бүр дээр намайг ихсэр чимний ирлээ. Нам чин золоя. За бидний дараа. Сар гэд. Бас нэрээ сонирн болгоо хэлэхэд хажимдаж үзэж байгаа хүмүүс санал сонирн болгоо хэлэхэд уул ах маань гитар хөгжим тоглодог. Ер нь бол тоглолтно гэж хэлэх нь хаашаа юм бэ? Яг саксофон хөгжим тоглодог. Энд бас швед болоод өөрийн хамтлагтай байгаа бас хөгжимчдийн хамтлагтай байгаа. Гэгээ их шиг гэдэгтэй танаа тийм хамтлагын талаар нэрээ яриач одоо бүр гадны улсад чи бүр талаас бүр янз бүрийн олон сайхан уран бүтээлч цугуулж тийм бүр Польш руу очиж тоглолттой гэдэг лөө. Үгүй юу одоо энэ хамтлаг бол 2005 он тий. Одоо манай энэ сая одоо нэг над ментор гэдээс манай инк мент биш тий. Манай инк мент чинь нөгөө юу уран бүтээл ингээд тайлан тоглолтыг хийсэн. Гэгээ их шиг нэртэй. Тэгээд тэндэн ер нь тэгээд л энд одоо энэ тэнхинхэн найд нөхдийг урд дуудаал тэгээд ер нь нэг яав юу болсон л доо. Тэгээд тоглолтын дээр тэгж яаж явахдаа манай хэд санаа нийлээд за ер нь тэгэл ингээд ер нь цаашдаа ингээд ер нь гэгээ их шиг гэдэг нэрээ зүгээр ингээд хамтлагаа ингээд яасан л гэл инкмент болгүй яг одоо болно шүү тэгэл. Тэгээд тэр чагаас ахуулаад тэгэл өнөө болтлоо тэгэл яаж юм л да. Тэр пост монсор бол бидний ч зарим юу бас нэг бичиг баримт юм зарим тэгэл адил нэг бол тэгэл манай инкмент авгаамаа боотгоо юм л яг нэг гэгээ их шиг юу яг бид яг хамтлагийн бүрэлдэхүүнээр юм бол явж байгаагүй. Тэгээд уг нь энэ хавар нэг энэ шавцаад нэг бас нэг Мартин ам тэрэнд бол хамтлагаар нь уран бүгд манайхыг яана гэсэн юм лээ. Ягаад ч сүлд нь юу болсонгүй гэлээ. Тэгээд яагаад вэ? Хүмүүс энэ дээр нэг гитартайгаа дуулж болох уу, хөгжмөө тоглож болох уу гэсэн мэн тэрнээр нь өнөөдөр манай алтуул ах маань бол хөгжмийн зэмсгээ харахаа авчирч амжаагүй тий. Тэгэхээр дараа бол бид нар бол бас алтуул ахтайгаа бол бас олон сайхан нэвтрүүлэг, олон сайхан уран бүтээлүүдийг хийх болно. Тэрүүгээр нь та бүхэн бас үзээрэй гэдгийг бол хэлмээр байна. Тий. Тэр үед нь бүр амдаар ирж үзээрэй. Тий, амдаар ирж. За удахгүй тэгээ шинэ жил болох гэж байна. Тэр болгонд манай алтуул ах маань бол өөрийнхөө бас сайхан уран бүтээлүүдээ монголчуудаа хүргэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн бас зорж очиж үзээрэй. За ирээдүйд маань асуулт байна уу? Өвөр Монгол яг түрүү ярьжсэн те. Өвөр Монгол маань одоо яг Монголоос ясэм дээр бол илүү потенциалтай хүмүүс байгаад шиг байгаа. Дэлхийд гарсан юм болгоно Монголоос илүү өвөр Монголоос гарцсан байгаад байна. Тэгээд ЮНЕСКО бүртгүүлж байгаа юм илүү байгаад байна гэж үү те. Тэгэхээр энэ тал дээр би яг юу гэж бодоод байна гэхээр өв соёлоо аваад үлдсэн тийм ээ. Яг л өөрөөр байгаа тийм болоод маань арай илүү байгаад байна уу даа гэж ойлгоод байна л та. Тэгэхээр жишээ нь сая нэг юу эмийн тэнд болсон мессеж шүү дээ. Тэрнээс гадна Чингис хаан кино тоглосон Чингисийн дүр бүтээсэн юм байна тийм. Тэгээ ингээ бодоход яг өвөр Монгол маань ихэнх юм дээр Монголоос илүү байгаад байна. Энийг та юу гэж ойлгодог вэ? Миний бодлоор болохоор би болохоор яг Монгол гэсэн яг хүн болохоор Монгол гэсэн үзэлтэй хүн, Монгол гэсэн сэтгэл зүрхтэй хүн яг илүү байгаад байна л гэж би ойлгоод байгаа. Яг би яг төрсөн утгаа моолгож байгаа биш л те. Гэтэ манай Монгол жоохон өн мөнгө тийм ээ жоохон өнгө хардаг болсон юм уу гэж би ойлгоод байна л да. Одоо би тэгтээ их нуттай ч бас нэлээд удацсан байна. Тэрийг одоо яг өөрөө тэнд байгааг болохоор мэдэхгүй байна л да. Энэ талаар та юу гэж боддог вэ? Гэхдээ энэ бол нэг талдаа бол сайхан л да. Бас тэр тийм сайхан ур чадварыг тийм ээ дэлхийн нийтэд мэдрүүлээд ингэж яаж нэгдгээр юм бэл. Гэхдээ бол би бол ер нь бас нэг энэ дээр сайнаар нь бахархдаг гэсэн бас нөгөө талаар нь бас жаахан сэтгэл ус жаахан нэг тааваа юм надад өгдөг. За. Жишээ нь одоо ингээл мороо кинерцэн л ингээл аавтал бүртгүүлсэн. Тэгэл нөгөө ингээл яг гарч ин тэр юм чинь тэгэл нөгөө Монголын маань сайхан өв хөрөнгө одоо тэр бүгд төвхтэй соёлын юм чинь тэгэл
Өвөр Монгол нь бол Монгол гэдгээр аваачаал яа чин эцээстэй нөгөөх нь ингээд яг гарч нь гятад болоод явчих. Гятын юм бол. Гятын юм. Энэ дээр маш их би ер нь дургу. Тэгээ Монгол манай Монгол юм чи Монголдоо байж та тийм зүйтэй. Тэр чи зүгээр үн удамаас нь зүгээр ингээд манай Монголын юм шүү дээ тийм дээ. Тэгэхээр юу гэд тэр юм даваачиж Янк нэр чи хэн дуртай юм тэмцтэй. Тийм шүү дээ. Энэ юм бол бас маш тийм биш үү? Тэгэл энтрик асуудал хоёр тийм эмзэглэмэг тийм. Одоо ингээд Монгол одоо тэгэл сүүл нь ингээд яхаар за одоо юу юм ч одоо яа. Тэгэл нэг өвөр монголчууд бол нэг хавдан бол яг авиас одоо тэгээд гой авиастангууд бол байна л да. Тэрнийхэн дагууд нь ер нь хэд юу чаддаг нь ер нь яагаад идэх гэдгээр бас жоохон юу гэж зүгээр нэг ганц зүгээр ингээд нэг хоёр маруу урны ай зүгээр нэг бүтэн дарч чаднаг үйл зүгээр л урагшаа одоо тэр гэтээ одоо тэр Бээжин Шанхай ч юм уу тийм үү. Тэгээд тэр нэг гэтчэнд одоо гэттууч тэр юу мэдгүй тэр маруу урны тэр мэдгүй хоёр зүгээр дээрэн бараа юм баг тоглоод өгөхнөр чинь нөгөө гятад зүгээр ихийг гаргаад ташаа чи мундаг чи сэн тэгээд тийм юм бил их байна. Тэрний дундаас бол одоо энэ хангаан хамтлаг энэ гэх юм бол хэмжтэй юм. Энэ бол яалтгүй бас юу тэр дунд нь тэр нэг солгоо гитар чинь бол яг манай найз байхгүй. Хангаан хамтлагсаас тийш дээ. Энэ тэр бол яг одоо яг жинхэнэ тэр авьяас бол яг авьяас тэр үл яг жинхэнэ хүчээрээ тэгээ ийм үдийн хүмүүсийг бол бас энэ дашрамдаа бас тийм ээ бас найзуудаа бас баяр бас энэ хэмэд юм бас энэ юу бас миний яриаг олоод сонсч байвал таанад мэд төрчихяал гэж хэлмээр тэгээ амжилт хүсчээ тийм шүү дээ. Тэр ах хүч юу лээ сахалтай илүү халдсан билүү тэр чинь нэг дуулдаг нь болохоор чинь тэр чинь өвөр Монгол биш үү тэр чинь дээд Монгол залуу байхгүй юу тийм үү тийштэй би тэрний ямиг зөндөө үзчихсэн амар гоё штэ айгүй мундаг үзээд байдаг. Тэр ч одоо бараг тэдний хамтлагч бараг дэлхийг бараг тойроод бараг айд бараг юу л дээр нэг ярих нь жараа гэдэг чи 70 гэдэг чи ярьчих. Одоо ч мэдгүй орнуудаар аялаа тийм. За сайн гадуур сайн. Тэр хамтлагийн нэг дуу байдаг нэг Монгол гэсэн дуу ямар тийм нэг Монгол зонгол гэдэг айгүй их тийм үг орсон дуу тэр ямар дуу байдаг лээ. Дэн дүү тэнгэрсэн даяасан ингээд яа тий. Тэр гоё шин. Тэгээ монголчууд биелийн ингэж ярьдаг одоо яг ар монголчууд өвөр монголчуудтай уулзахаар өвөр монголчууд амар урайлгах байдаг. Ар монголчуудыг амар хүндэлдэг, ар монголчуудыг амар хайртай байдаг. Яг тэрнтэй адилхан зүйл тохиолдсон гэд. Түшээ дээр анх яг уулахтай уулзаад уулах бидэд ингээд бөөнөр уулзсан байхгүй юу? Тэгээд одоо бөөнөр байсан чинь шинэ жил тийм. Тийм. Бүгд ярихад биш үү? Гаднаас түшээ дээр ингээд амар даартаа ороод ирсэн чинь амар олон хүмүүс дотрын төлөйгөл анх удаа уулзах гал уулахтай анх удаа танилцсан чинь уулах шууд орж ирсэн чинь ар Монголын хүмүүс ямар цай авах вэ? Ахын цай гэдэг яах вэ? Ийшээ суу тэгийг. Түшээ тэр бүр гайхаа. Ганцаараа бүр ингээл амар ингээл өөстэй дүүнэр ахын дүүнэр гэдэг. Амар гойсон бэлдсэн шүү дээ. Бараг өөртөө чи санаад болсон шүү. За тэгээд бас хүмүүсийн комментүүдийг уншаад хүмүүс маань бол аягүй юмнуудыг бас бичиж байна. Тэгээд өнөөдөр бол бид нар уул ахыг бол ямар зорилгоор оруулж байгаа юм бэ гэхээр уул ахын одоо хамтлагийн төлөөлүүлж бол оруулаагүй маа. Энэ уул ах маань бол бас одоо бүхэл бүтэн өөрийнхөө үндэстэн өвөр Монгол одоо энэ үндэстэнгээ төлөөж маань нэвтрүүлэхт урилгын маань хүлээж авч орж байгаа юм шүү. Тэгэхээр зарим нэг улсууд маань бас хамтлагийг төлөөж орж ийн гэж ойлгоод ах шиг байна. Тий хамтлагийн улсуудаа бол бид нар дараа нь тусдаа нэвтрүүлэх энэ хамтлагийн төлөөлөж өнөөдөр бол уул ахыг бол бид нар бас монголчуудын маань бас тий өвөр монголчууд маань бас бидэнтэй адилхан бас Шведэд бас ингээд амьдарч ажиллаж байна гэдгийг тэдний сонир сайхныг сонсох гэж урьсан юм шүү. Тэрийг бас зөвөр ойлгороо гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд жинхэнэ Монгол сэтгэлтэй залуу байна. Аз жаргал эрүүл энхийг хүсье. Болромоо пүрэв Швейцарт хизээ ирэх вэ гэж хэлсэн байсан хүн утгаа очноо. Тайлбар очноо гэж. За тэгээд энэ нөгөө маань төлөв маань дэлхийгээр танаас байгаа монголчуудаас тойроод гарч байгаа учраас бол энэ тэндээс бас нэлээд хүмүүс холбогдож байна тий. За тэгээд найз алтан уулд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Авьяаслын мундаг залуу шүү гэж хэлж байна. За баярлалаа. За энд бас од нар гэдэг хүн уугурчин монгол бичгээр бас бичсэн байна. Тэрийг нууцлаар харах уншиж чадахгүй байгаа учраас тийм. Од нараа.
Од нар гэсэн. Цаал уншиндаа гэдэг. Амжилт гэж Аа, байна. уул миний нэр. Би сая ингээд уулзсан чинь уул ах шууд ингээд цаас. За би нэг харуулж айгуу сонирхолтой бол энэ өндөр санаалж шууд ингээд бичсэн. ингээд өөртөө тэмдэглэл хийсэн чинь ингээд монгол хэлээр бичсэн. Тэгсэн би тэг ингээд авч ирээд энийг унших гэсэн чинь үсэглээд уншиж чадахгүй. Тэгээ бүр өөртөө баг ичлээ шүү дээ. Үнэхээр гоё харагдаж байлаа надад олж ирээд харахад бол. За тэгээ YouTube дээр энэ бичлэг маань орох уу гэдэг тэгж байна. YouTube дээр бид нар бас оруулнаа. Тэгэхээр YouTube-ээр бас Positive Mongolia гэсэн манай бас юу байгаа одоо линк байгаа. Тийшээ бас та бүхэн ороо бидний бас хийсэн нэвтрүүлгийг бас үзэж болно. Тэгээд бас олон сайхан нэвтрүүлгүүдийг бас бид нар бас уул ахтайгаа хамтарч хийх болно. Тэрийг бас та бүхэндээ сонирхуулаад хэлчихье те. Энэ дашимд хэлэхэд зөвхөн үзэхээс гадна бусадаа түгээж лайк та шеэр хийж мөн subscribe хийгээрэй хүмүүсээ. Харин тийм. Тэгээ хамгийн гол нь манай пэйжийг бас сайн дагаарай. За тэгээд танаас бас нэг зүйлийг бас асуумаар санагдаж байна. Тэ за одоо анх ирж явах үеийг бас тэ монголчууд маань харьцажсэн харьцааны талаар та бас нэг зогсхон яриад өнгөрлөө. Одоо бол байдал шал өөр болсон тэ. За тэр дундаа Европт байгаа хамгийн Монголтой орн бол одоо Швед улс болчихлоо шүү дээ тэ. Тэгэхээр бол ер нь одоо бол ингээд тэ монголчуудтайгаа одоо энд байгаа монголчуудтайгаа ер нь бол хэр их одоо ойр дотн харилцаа ихтэй байна вэ? Хамтлагаас гадна тэр монголчууд маань ер нь тантай ер нь хэр байна уу? Хэр хандж байна? Одоо энэ чинь бол ёстой би нутгийнхаа улсуудыг биенийхээ тус дэмжлэгээр л явахгүй хүний нутагт бол ёстой хэцүү байдгийг гэдэг жиггэн биеэрээ мэдэрч шүү дээ. Бид бол тэ. Ер нь бол найз бүрэл ихтэй шүү дээ. Тэр чинь юу лээ хэдэн хомдуулаа нэг юу болно гэдэг нэг бөөнөрөө нэг амар сүрчгнээд нэг яадаг шүү дээ. 2012 онд 12 л гэдэг. их зүрх гэдэг үү? Би юу үзлээ юу болоочлаа мэдгүй. Тэгэхэд миний хамаг байдаг нэг баг 70% жоох явцсан. Тэгээд энэ хамгийн гол ингээл нэг ээл зулаад ингээд нэг хүмүүс юм бас нэг хүчээ одоо ингээд яг тэр бичиг цаас бас тэр чинь маш их олон асуудал байна шүү дээ. Тэгээд ингээд бас хүний амьдрал ч юм бас тийм янз бүрийн тохиолдол. Тэгээд ингээд ерөнхийдөө бол яг хаа тэгээд нэг яг тэр үед нэг ботг тэр чи одоо 13 он лөө бас арай тэр дэлхийд суурилж биш юм аа. Чи юу ч үлээ нэг ийжин яаж ийн гэдэг юугаар хүмүүс нэг баахан ботчихсан юм. Нөгөө нэг бичгүүрэн хүмүүс одоо нэг артист нэг найс одоо Европын хил юм л яахгүй энэ тийм баримтлагаа явуулсан. Тийм яасан. Тэгэл тэн дээр л хүмүүс айжгаад басан. Тэн дээр л миний найзуудын ер нь хал хавны явсан дөө. За тэгээд Монголд байгаа монголчууд бас үзэж байгаа шүү дээ. Таны найзууд бас Монгол руу тэр улсуудаа хандаад бас нэг хэлээч тэр энд байгаа өөрийнхөө одоогийн байгаа байдал те амьдралаа нэг хэлэхгүй те. За яг тэгээд одоо ерөнхийдөө мэл тэгээд сайхан амьдарч байна. Ер нь дутах юм байхгүй. Яг л тэгээд сэтгэл яг цаанаа бол одоо бас яа ихтэй хүнээ чинь тэгээд бас нэг хүнд ямар нэг юм байхал юм чинь тийм ээ. Тэгээд алим бол энэ нэлхүү тийм ээ. Ерөнхийдөө бол сайхан аартай л. Энэ дээр бас ингэж асуусан байна. Таны өөрөө хувийн амьдралаасаа яриач гэсэн байна. Тайлбар ярьж байгаа шүү дээ охинтой гэж. Тийм. Ёо би чинь 90-д байж хахад хормоо хийсэн. Тэгээд нэг охинтой. Тэгээд тийм. Одоо юу? Одоо 13. Одоо энэ жил 13 орно тий. 13 настай. 17. За би танаас нэг бас нэг сонирхолтой зүйлийг асуух тий. Таны нөгөө бас нэг одоо сая бас бид нар чинь нэг нэлээд хэсэг бас нөгөө нэг уул толгойд бас нэг алт ухлаа инээ тэрийгэл нөгөө бүх Монгол бүлгмийнхэн чинь бас нэлээд их юм боллоо шүү дээ. Одоо ямар улаан аврыг гэдэг ноён улаан аврыг гэдэг. Тэр та бүр энэ бүр гар бие оролцож өөрөө энэчнээс бүр тэр бүлгэм рүү өөрөө бас хандуу өргөж тэр ноён улаан аврахад миний зүгээс одоо туслах тусламж гэдээс мөнгө явуулж исэн гэж би сонсож исэн тий. Яагаад тэгж явуулах болов юу танд нөлөөлвөө тий. Инээс нэг жоохон сонирхуулаад ярихгүй. За энийг ярих юм бол одоо бас яг одоо хачирхалтай л гэж хэлмээр юм.
Ер нь бол яг нэг интернет энэ төр ингээл хаяа ингээл юу мөөр орохоос ингээл нэг тэр чинь одоо энэ 2005 онд шүү дээ. Тэгэл ингээл ягаад чинь ноёолаа аварна тэгэл ноёол ижүү ухан тунгийн ингээл одоо ер нь тэгэл энэ айгуу асуудал болсон шүү дээ. Одоо бараг л ер нь өнөө маргаашгүй бараг л ухчих юм шиг хүмүүс ч айгуу тоо юуны эрхчлөөний тэр хөшөө чигсаад л тэнд нэг бөөн болчихсон шүү дээ. Жаах. Тэгээд тэн дээр үл яханд би тэгэхэд энэ Монгол хүн гэдэг чинь тийм ч тийм. Дахдаг, шүтдэг, онгон шүтэн уул хайрах байхгүй. Унахаас моргүй болчих юм бол Монгол хүний хямар сүлдэгдэг юм ер нь хаа байх юм димждэг. Тэр хүний чинь яаж төсөөлөх юм. Тэр чинь зүгээр ингээл нэг л дос сүлдгүй бол одоо би энийг яаж харж байгааг бол би энэ яаж мэдэрч байгааг бол одоо би зүгээр ингээл өвөг Монголыг ингээл харж байгаа байхгүй юу. Өвөг Монгол одоо зүгээр ингээл тэр сайхан тал дээр тэр сайхан одоо малаа харуулаад тэр хямар сүлдтэй явж байгаа юм чинь нутгаа ухуулаад нутг нь зүгээр ингээл хар нүх бол үлдээд тэгэл бүх амьдралд оронгороо ингээл ягаал унахаас мөр байхгүй дахиад уул байхгүй зүгээр тэр дүр дүрхгүй л хэвээр үнэн гэж байж байгаа байхгүй юу. Тийм болохоор чинь энэ ноён уулын ингэж яхад бол би тэгж ингэж яатаа би тэгээд за энэ бас л хэцүү юм даа гэж бодоод тэгээд унчих байхгүй юу. Зүгээр шүн болоод тэгэл ундаа чигсэн чинь шүн зүүдэнд нэг ер нь ингээл нэг юм цаанаас дохио өгöd байгаа юм шиг. Чи ер нь санаа зовоод байгаа нэг харин тийм мэдгүй одоо тэгэл тэр санаа зовсных юм. Тэгэл ингээл ер нь чиний нэг энд нэг ер нь нэг өөрийн чинь нэг оролцоо байна л гიშгэл нэг юм ингээл нэг цаанаас одоо нэг тэнгэрээс ч юм уу одоо тэр ер нь тийм Монгол хүний одоо тэр юу байдаг чи одоо тэр хэлхээ юугээр юм ч юм уу. Тэгж ягаад маргааш үлэн усаал ингээл би угаасаа ер нь тийм төлөвлөгөөчгүй байжсэн. Тэгж яна бас тоглолт моголт болно гэд бид нар ч бас бэлтгэл мэлтгэлгээд яар байжсэн дөө. Тэгэл ягаад өрлөө усаал ингээл хамгийн түрүүнд тоглолт бодохгүй энэ ер нь энэ нэг айдлыг би галс одоо хамгийн хурцаар хийхгүй бол нэг өөрийн зүгээс энэ чинь тэгээд нэг ганц хоёр өвөг Монгол наажргаа уцаар ярьсан чинь айдлын зав чөлөө инээ тэрэлгээл бас нэг жоохон ингээл хэжээ яаж уулзах вэ инээ иггүй тэггүй тэгэл яахаар за ер нь ингэж цаг алж байгаа орон зүгээр байли. Тэгээд яаж ч гутаа өөртөө ч тэр үед нэг их мөнгөтэй байжсэнгүй маа тэгээд манай хамтгийн баагийн ах гэдэг манай нэг ах байдгийн баагийн ах тэр очоод 4000 кора аваад тэгээд тэрнээс жоохон дуттгүй л тэгээд нэг кармандаа хэдэм ямартай яг нэг $500 болгоод газ явуулж байсан. Тэрийг явуулчихад би өөрөө нэг сайхан юм хийцэн юм шиг нэг дотор онгойхоод нэг аягаа яасан тийм юм байгаа. Тэгээд одоо манай би тэгээд тэр одоо босоо Монголын манай дээр Шинжээ автан гэдэг тэрний данс руу явуулсан байхгүй. Тэгээд бид нар урд нь бол танихгүй шүү дээ. Огт харж байгаа юу харах үедээ зүгээр юу интернетээр чи ер нь юм битгэжгүй хүмүүс. Тэгэж хэдүүлэн танилцаа тэгээд нэр усаа авалцаа тэгэж ягаад тэгээд за танай сайхан сэтгэлийг хүлээж авлаа. Тэгээд ер нь таавал ер нь юу яа манай юунтэй элсчгээ. Тэгээд бид нар бол нэг яг албан ёсоор бичих цаасаа яах болох нь чинь уулзж устарж байгаа тийм ээ. Та тэртээ тэргүүл нэг ирэх юм чинь ирэх. Гэхдээ бид нар бол одоо өөрөнгөө тэр тэмдгийн бол тэгээд лог юу вэ? Тэрийг нь бол хамгийн хурдцаар тань руу явуулна. Тэгж ягаад тэрийг би бас завсан л да одоо гэсэн. Тэгээд нэг дааж зүүхэр чинь бас нэг авахгүй шүү дээ. Тэгэхээр гэртээ нөгөөд гисэн сайхан юу хадгалаад байж байгаа. Хамгийн гол нь би энүүгээр за танд бол үнэхээр баярлалаа гэдгийг хэлмээр байна. Би энүүгээр одоо яг юу хэлэх гээд байна вэ гэхээр үзэгчд маань тэр дундаа монголчууд маань та бүхэн энэ хүний ярианаас сонссон баха. Та бүхэн бас нёгийг бодороо өвөр Монголд өчнөө олон асуудлууд болж байна. Өчнөө олон юм болж байна. Тэгэхэд ар Монголд байгаа за хүний нутагт байгаа монголчууд бид өвөр Монгол руу ингэж ядаж $100 явуулж ирсэн үү? Ядаж бид нар тэнд байгаа улсууд руу тусламжийн гараа сунгаж ирсэн үү гэдгийг нэг удаа та бодоод үзээрэй. Тэгэхээр Шведэд байгаа өвөр Монгол хүн ноён уул ингээд энд ухуулах гээд байна гэхэд ингэж сэтгэлээсээ хандаж тэр улсууд руу ингэж мөнгө явуулж байгаа нь бидний өмнөөс би ч явуулаагүй шүү дээ, тий? Үдчихэж байгаа таач магадгүй явуулаагүй ч байж магадгүй явуулсан ч байж магадгүй. Тэгэхээр
энэ хүн ингэж явуулсанд би үнэхээр өөрөөсөө ч ичж байна, танаар үнэхээр бахархаж байна. Баярлалаа. Бидний нутаг усны төлөө, бидний юуны төлөө ингэж бас санаа зовдгоо. Энэ сэтгэл гаргасан баярлалаа гэдэг л тий тэрийг бидний гэж хэлэхгүй шүү. Зөв. Бид нарыг л байхгүй. Бидний бороо ярьчихлаа тий. Бид их харин ингээл яагаад нь штэ. Араа бүр ингээд Өөрөө ихгүй. амнаас ингэ нэрнээс гадна бидний ер нь угаасаа ганцхан эх оронтой л хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ тий. Бидний эх орон ч ганц. тэрнээс гадна нэвтрүүлгийг үзчихсэн хүмүүс бол ээжтэйгээ уулзаагүй те ээжтэйгээ балгасууны мөнгө явуулахаас илүү тэр уулан санаа зовж уулсан байна гэдэг тэр үнэхээр том сэтгэлээ. Тийм байна тий. Тэгэхээр энэ ноён уул гэдэг бол ер нь л одоо ер нь зүгээр л ингээл одоо бид нар чи яг л харвадаа яг л тэр уул онгон шүтэн гэж тэгэл үеэлсэн болохоор чинь ер нь Монгол орондоо авч хэлэх юм бол хамгийн ер нь чухал тийм хамгийн одоо нандирна зарим хайр шүтэж тийм яаж юм зөвхөн Монгол орн маань улам гоё болж одоо тийм хүн ардан сайхан тийм ээ сэтгэл санаа тайван тэгээд богино заяа илгэг тэгэл ингээл ямар амтны одоо юм дуртгүй тийм бүх зөвхөн Монголын зөвхөн л авардаг тийм муу мохоос зайлуулдаг ч юм уу тийм л юу л гэж бодогдох юм л шүү дээ. Тэгэхээр бас тэр ухагдаад л ихлэх юм л юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь одоо ер нь утга нь алдарсан юм болно шүү дээ. Монгол орн гэж одоо ер нь тийм ээ. Тэгэхээр хүний чинь боён заяа дэгшгүй болдог ч юм уу тийм ээ. Одоо зэрэг ингээд одоо зүгээр ингээд боён заяа гэж ингэж яхаар чинь би бол өвөр Монголын одоо ингэж яа өвөр Монголыг бид нар бол одоо зүгээр ингээд дэмжин кейси дэмжин гэдэг бол яа аварна одоо дэмжин гэхээс илүү аварна гэж бид нар шиг бид нар юу ер нь юу бид байгаад битгэл зүгээр одоо Америк зүгээр дийлхээс өнгөрсөн шүү дээ. Тийм бид байхгүй. Тэгэхээр чи одоо юу хэлэх гээд байгааг тэр боён заяа зузаан тийм ээ одоо бид нар ч боён зузаан боён нинхэн гэж ярьдаг тийм тэр нинхэн хүмүүс нь зүгээр одоо ингээл хайлаад урсаад одоо тэгээд өөрийнхөө тийм ээ хэл усч байхчгүй тэгээд ингээл юуж байхчгүй тэгээд ингээл нэг гитар шолгонсон тэгэл нэг тийм тэр боён заяа зузаан хүмүүс нь тэр одоо ингээд 100 жил амьдрахад бас л тэр бараг л байгаагаар тэр босоогоор л байгаа байх л гэж бодож байна. Бас өвөр Монгол яг тэр чигтээ хайлаад тэр чигтээ тэдний иргэшэл чигж зүгээр яалаа гэд босоогоор өгөхгүй бол байна л гэж боддог шүү юу. Тийм. Таны яриг үнэхээр сонсоод үнэхээр омгш үнэхээр санаж байна. Бид бас сонсох ёстой байна, додох ёстой байна гэдгийг бол аюу их ойлголоо. За тэгээд бас нэвтрүүлэг маань бас цаг хугацаатай тэгэхээр одоо бас удахгүй бас өндөрлөх тийшээ хандаж байна. Бид сүүлийн 10 минут бидэнд байна. За тэгэхээр үзэгч та бүхэн маань бас амжиж та бүхэн бас сонирхсан асуултаа бас нэг асуугаарай гэдэг бас хэлмээр байна. За тэгэхээр бас нэг дуул болчихгүй. За тэгээд бас нэг төгсгөлийн юу болж байгаа юм. Нэг сайхан сэтгэлээс ирээд сайхан дуулчих та. Тэ. Ямар болоод за та нутгийн дуулд бол гоё юм биш үү? Ер нь бол надад нэг санагдаж байна тий. Эсвэл Чингисийн Монголын дуул юм хүн болоо мэдээж бусад оронд байгаа хүмүүс бас мэдээж хамгийн гол Чингисийн Монгол хөгжимгүй болохоор тийм шүү дээ. Энд бичсэн хахира юу хийдэг бусад аяасын та нар дутуул мэдчихээн даа л энэ гэсэн утгатай байсан шин. Ер нь жоохон яад гэж ойрт оролдоогүй. Ер нь жоохон бага ер нь бол адилын ганц заваар ер нь жоохон хөөми, жоохон акра жоохон юм оролдгийн. Тийм. Ер нь уран бүтээлч хүний ер нь хамгийн сүүлд сайн бэлдэж байсан тэр уран бүтээлийг үзүүлэх хэрэгтэй. Бэлдээгүй юм үзэл болохгүй шүү дээ. Тийм. За тэгвэл нэг та бас нэг юу яаж байгаа нэг сайхан нэг Монгол дууд бол ямар вэ? Бас нутгийнхаа. За танд ямар санал байна? Гэхдээ яг нутгийн эсвэл бөөнөрөө мэддэг дуулаа. тийм бөөнөрөө мэддэг дуулаад болчих. За тэгэл та тийм. Сайхан. Тийм мэддэг дуулаа. Тийм олон мэддэг. Юу тэнгэр гоон дуулах юм уу тэр нөгөө нэг юу жүжигийн дуу? Тийш. Харгалын утаа бүргээс харгалын утаа бүргээс танд мэднэ үстэй. Мэднэ. За эсвэл нэг өөр байдаг штэ. За та тэгээ өөрөө бодож байгаа тэгээд за энэ хүмүүсийн асуултуудыг бас харъя тий. За би уншаад гээ.
уул дуу чи үнэхээр уул шиг түшигтэй сэтгэлтэй монгол хүн шүү гэж ихтэй зохиолч маань бичсэн байна. За баярлалаа. Энэ од нар гэдэг хүн маань тантай нэг нутгийн хоёр мадгүй. Тийм. Тийм байна. Норвегид амьдардаг. Од нар. Юу гэж чинь? Монгол хчирсэн мэн дээрээс нь сайн уу наадах чинь миний найз уулаа юм шүү гэх. Норвегаараа багч шүү дээ. Норвегид ирнэ гэсэн яасан бэ гэж найз нь хэлсэн. Удахгүй очноо. За. Тэгээд бас нэг хүн асуусан байна л да. Та юу нэг ямар чиглэлийн дууд болдог вэ? Сонирхдаг вэ гэсэн. Ер нь pop талтай л. Pop талтай. Тийм. За хүмүүс бас зөндөө их мэдсэн байна. Таныг ер нь энэ комментуудаас ингээ харахад ер нь дууг сонсъё гэсэн усаар. Би монгол хүмүүст дуулаач гэсэн байна. За тэгээд удахгүй дуулнаа бас нэвтрүүлэг маань өндөр төвтэй хандж байгаа учраас хамтлагийн чинь найз отхон цэцэг их читсэн байна. Хамтлагийн найзтай амжилт. Баярлалаа. За тэгээд зарим комментүүдийг нь уншиж амжааг боловчлаарай. Дарагдаад ингээ бүгд байгаа учраас. Нөгөө хүмүүс ингээд нөгөө аюу олон ингээд зэрэг бичдэг учраас ингээд таны одоо бичсэн юу одоо коммент 10 минутын дараа 20 минутын дараа гарч ирээд байгаа байхгүй тий. Тийм заримдаа сонсогчнээс болоод шүү. За хүмүүс бол зөндөө их амжилт хүссэн байна. Баярлалаа. Уулаараа эсвэл ээжийн тухайд дуулах юм аа. Оо тэгээд. За Сайн нотын дуу болсон ч одоо ээж юм байна. За. Дөө би юу? Нэг сайхан ээжийн дуу болчих. За илэг нэгт бүх монголчуудаа зориулаа тий. Бүх ээжүүдтэй зориулаад Монголын сайхан ээжүүдтэй зориулаад Хорко хомборлог махорон хүндийг тоолох сахарсан хогшин борол эчиген хүндилэж ясрах сайхамсан ганахамболог махорон газрихин ходог тулахсан один хайртай эгечиген гарасан хөтлөг сайхансан энгэнийхин ганцхан мохотондон эллэгээр сомэргэдинэ энгэн борол эгечиген эргэжинахардан олдоқи энгэн борол эгечимен эргэжинахардан олдоқи. За ингээд бас манай өнөөдрийн сони ачин шууд нэвтрүүлэг маань бас өндөрлөг тийш хандж байна. Тэгээ сүүлийн хормыг би бас танд үлдээмээр байна. Та тэгээд үзэн суугаад дэлхийгээр таран суугаа бүх монголчуудаа хандаад гоё сэтгэлийнхээ үгийг нэг хэлээд сайхан нэг омгшуулаад тий нэг дуусгаач гэж би танаас хүсмээр байна. За ингээд сайхан дэлхийд таран суугаа ингээд бидний зос нэгтэй ахын дуус одоо амраг садан тийм тоолондоо бид нэр өөрөнгө түүх соёл тийм ээ одоо тэр сайхан үг хэл үсэг бичиг тийм ээ одоо хамгийн гол нь бидний үр хүүхэд бидний ирээдүйн яг бид нар зөв хүмүүжүүлж энэ сайхан агуу түүхнийг тийм ээ тэднэртэй уламжуулж өгөхгүй бол бидний одоо энэ алтан хэлэхэд тасарвал одоо яана тийм ээ ахиж араас нь тул монгол хөнгөө болвол яанаад гэж одоо хэлээ да. Тэнд энэ дээр бид ам нэгтэй урагшаа байцгаая гэж. Алтан хэлхий үнэхээр гоё хэлээ. Тийм.
За ингээд өнөөдрийнхөө сонио ачин шуудыг энэ түрээд өндөрлж байна. Ингээд уул ахта баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд бас манай монголчууд маань энэ удаагийн нэвтрүүлгийг маань үзээд нэгийг бодож хоёрыг тунгаасан байхаа гэж бодож байна. Ингээд дараагийн бүтээсэн өдөр бүгдээрээ бас эргээд одоо уулзцгаая. Бас нэг сайхан сонирм зочингоор та бүхэнтэй уулзуулж сонио ачин ярих болно. За ингээд баяртай үзэгчтэй сайхан амраарай. Сайхан амраарай.